Хайртай шүүгч. Хайртай шүү. Оо, би ч гэсэн жам тайртай шүү. Юу болж дуурайд байгаа юм? Наа чи юу? Салуу. Сайн. Салуу. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Амгаланбаатарын Баян Мөнх гэдэг Солонгос улсад сурдаг, бизнес эрхлэдэг амтан дижиг хоббитой энэ залуу байна. За миний хувьд хэм бол хүүхд байхаас янз бүрийн амтыг хийж идэг байсан. Тэр дундаа ярьдаг төвтэй болохыг бол айгүй хүсдэг байсан. Тэгээд судалж байгаад хамгийн анх Ликагаа авч ирсэн. За тэгээд Ликагийн маань гэх юм бол African Grey гэдэг төрлийн дот бөгөөд за хүний илэг дэлхийд дэх хамгийн сайн ярьдагтай нэг номерт ордог. За ярьдаг маань гэх юм бол маш тод яг хүнтэй ижлэн дуурч чаддгаар илүү тийм алдартай давуу талтай байдаг. Дөрөв настай хүүхдтэй тэнцвүүч хэмжээний тийм сэтгэн бодох чадвартайгаа ийм ухаантай амьтан. За сайн уу гэдээ хэлээд хэлж. За тэгээд Ликагийн маань хоол гэх юм бол Лика самар, жимс, тэгээд хүнсний ногоо, нарийн ногоо гэх мэтчлэн хүнсээр хоололдог байгаа. За маань Ликагийн үг гэх юм бол хилдэг үг гэх юм бол одоогор бол нэг 15-аас 17-8 үг бол ер нь хэлж байгаа. За тэгээ хамгийн сайн хэлдэг үг гэх юм бол мэдчилгээ сайн уу? Тэгээд мөн хараалаа сайн хэлж чадна. Уурлахаараа хараал хэлнэ. Миний хувьд гэх юм бол олон амьтанд ижижсэн. Тэгээд тэр дундаас бол тойт бол хамгийн амархан юм шиг ирэн санагдсан. Ягаад тэгэхээр энэ амьтанд бол нэгдэж янз бүрийн бааш хийсэн үнэр байхгүй. Хоёрдож ингээ гаргаас салхилуулаад ингээд баян ингээд одоо нохоо шиг ингээ аваа гараад байхгүй. Тэр бас арчилгаа бол хайрцангуй баг бол авчиж байгаа байхгүй. Би одоо бас ингээ нохоод ижидэх гэсэн ингээд энэ харьцуулаад байхад бол одоо тижиж байгаа амьтдаас бол хамгийн хялбар нь бол тойт гэдэг. За тэгээд төжихэд бол юуг анхаарах вэ гэх юм бол нэгдэж дулааны маш сайн тааруулаад өгч хэрэгтэй. Ер нь бол хүүтэн байж болохгүй. 27 градусаас ер нь дээшээ байх хэрэгтэй. Хоол хүнсийн сайн тавьж өгөөд тэгээд мэдээж ус бол маш сайн байх хэрэгтэй шүү. Тэгээд энэ нийтийн ингээд ер нь зохицуулаад өгч юм бол төжихэд бол ямар ч асуудал байхгүй. За, тууч явлаа. Ликагийн маань гэх юм бол хүний хэлээр их сайн тод ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс ингээд миний одоо ингээд Лика тэр бичлэгэн дээр болохоор хүмүүс тэгдэг. Цаана нь хүн яриад штэ, хүн дуурчлаа штэ, дөөрөөгөө тэлчлээ штэ гэл ингээд айгүйх ярьдаг. За тийм бол биш. За Лика бол яг өөрөө 100 ярьдаг. Яг ярих хэрэгтэй ингээд миний хоолойны өнг ингээд айгүй сайн дуурайж ярьж чаддаг байхгүй. Тэгэхээр ингээд хүмүүсээс өөр хүний яриагаар яриад ингээд ойлгоод идэм шиг байна. Би Ликаг салхилуулахаар айгүй авч гардаг. Тэгээд ийш тийшээ салхинд явахдаа бол Ликаг аваа явдаг. Тэгээд авч гарахтаа бол баян хөлтөнд гинжигээд аваа гардаг. За тэгэхгүй бол гадаа одоо дуу чимээтэй мотоцикл, машин тэгээд муур нохоо ингээд явдаг буцдаг. Тэр үед ингээд цочоод нисэх магадaltaй учраас заавал хөлийн гинжлээ тавьж явдаг. Миний өвчгөл нь бол Ликаг зурх гэж байгаа туршлагагүйгаас болоод алдаад 7-8 хоног алга болгочоод тэгээд яг 9 дэх хоног дээр олж авсан байхгүй. Тэр үед би Ликаг олж авахдаа бол бүр амар их баярсан. Ингээд за ингээд алга болчт юм байж ингээд тэр үед чи бороомоор ороод ингээд за ингээд өвчлөөдөө эсвэл муур нохооны ололцлоо тэгээд айгүй бодоод тэгээд явсны эцэст бол сүүлд нь олж авсан. За энэ нөхрийг олж авахуд бол ингээд дэрс сурал тавиад ингээд явсан чинь 2-3 хоногоос ингээд энэний юу гарч эхэлж байгаа. Сураг гарч эхлэв. За тэгэл эхний айлаар орсон чинь танад чинь урчин шөнө ирээд ингээ манай агуулгатэйсэн ингээд вар ингээд унгаад хагалцсан тийм үнэтэй вар мар хагалцсан ингээд төлбөр мөлбөрт ороод за тэгээд хайж байгаа сүүлийн өдрөө айгүй том варны тийм дэлгүүрээс олж авсан байхгүй. Нэг эзэнтэй нэг хүндээ тасдаг гэж хэлсэн бол яг тэр үед бас тийм биш байсан. Би бол хараа гайхсан. Яг миний одоо мөрөн дээр ингээд суугаад байж энэ өөр хүмүүнд манад орж гарах марах те
ийм тохиолдолд хизээж хүн дээр очидгүй байж алга болоод тэр олон хоног ингээ явахдаа хоол олж идэхийг хүссэн дээ шүү дээ. Тэр бидэрт орчдгүй байна чи нэрээ. Энэ бичиж юм. Яа рүүрхий. Вар зардаг дэлгүүрийн нэг залуугийн ингээ мөрөн дээр суудсан хоол мод идсөөс яг надтай ингээ явдаг шиг л ингээ явж байгаа юм шиг. Тэр үед би хараад за энэ яг ингээ бас айгүй ухаантай байна ингээ уурлаад ингээ өмнө хэрвээ гэртээ байсан бол яаж хүсчихсэн ингээ баг хүн хоол өгөх юм бол очихгүй шүү дээ. Тэгэхэд аргын яц үед ингээ хүний гарт очиод ингээ мөрөн дээр нь суудсан хоол идээ явжсэн. Тэгэхээр бас амар ухаантай байлгүй аливаа нэг амтны тижихтэй бол заавал судалж иж авах хэрэгтэй юм байлээ. Миний хувьд гэх юм бол судалж аваагуусаа сэтгэлийн хөдлөлөөсөө болоод бас амтаа аваад буцааж исэн тохиолдолд бол нэлээд байгаа. За ер нь бол энэ амтныг авлаа. Тэгээ дараа нь яг яах юм, яаж тижих юм, сөрөг үр дагавар. За тэгээ сайн тал гээл энэ мэтлэн ингээ юмнуудыг маш сайн судалж иж авахгүй бол амтаа очиод буцаага заавал ингээд дэлгүүрт нь буцааж өгөх шаардлага гардаг. Тэгээд ингэхгүй тул та бүхэн ч гэсэн бас амтныг ер нь авахтаа сайн судлаад ер нь яг юу идэж уудیں, яаж амьдрдیں, хамт байхад ер нь тэ юу хэцүү үдیں, сул тал нь юу үдیں тэр болгоныг маш сайн судалж иж аваарай. За энэ сонсчоо дахиад дээр нэг удаа. Ер нь миний хувьд юм бол ер нь хүүхдийг багаас нь амтантай хамт байлгаад амтантай хамт өсгөх юм бол ер нь бол хүүхэд буруу зүйл уруу тэгээд хариуцлага маш сайтай болдог. За нохоо шууд ижил гэх юм бол нохоогоо заавал авч гарч тээс ахиулаад хоол ундын нэг үл ингээл яг маш хариуцлагатай болж чаддаг. Тийм болохоор та бүхэн гэсэн хүүхдүүдтэй ер нь бол аль болох амтантай ойр байлгаад амтаа авч өгөхийг ер нь хичээгээрээ. Тэгээд магадгүй угаасаа ямар амтаа авах гэр бүлэрээ заавал зөвшөрлөж авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр сайн судалж агаад ер нь айл болгоо амтанд ижээгээд ингээд гоё халуун талаа уур амьсгалтай байвал гоё шүү. ICC-ийн мэндэ баярлалаа намайг үрж оролцуулсанд. За Лика баярлалаа, баяртай. Бай бай. Baba.